За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан орой мэндийг хүргэе. Нээл тараагийн маань энэ удаагийн хөзөр дэлгэл эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хитүүлээ миний сүнсэнд яг ямар чадвар байдгийг. Бас тэрэнд таарч тохирсон ямар сорил вэ те. Тэгээ тэрнийг хідүүлээ яах юм гэхин тараад хөзөр дэлгэх болно. За хөзөр дээр савааны хаан, морин тэрэгтэн, зоосны элч буюу зоосны боолдох 3 үзэр байна. Аль нүдэн тусч байгаа үзрийг сонгоорой. За 2-9 баг 3-9 рүү орж байна. 4-9 ч юм уу. Аль болох дулаалаараа манайхан. Тэгэд ханиад томоожос их байна те. За бяцхааны 60-ын чанартай юм ороход бол юу яасан? Солонгост нөөмө Oracle тавсан нэг иш чаавсны хэдэн жирэгчсэн цөөхөжсөн ирсэн шүү. Энэ намайг сонсох солонгосд хүмүүс маань Oracle тавсан сонирч байгаа бол над руу сайхан чатер юм уу холбогдоод сайхан авах боломжтой болсон шүү хэлээ. За энэ яг 3 хөзөр байгаа. Сонгосон ч найдаж байна. 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзрийг сонгосон маань савааны хаан байна. За хөзрийг ажиглавал нэгэн улбар шар үстэй их тийм дайчин байтрлыг дүрдэрхтэй хаан саваа бичсэн гал руу ингээ цоо ширдсэн баг нүдэрээ гал унтрахад бэлэн байдалтай байна. За энэ хөзрийг сонгосон хүн таны сүнсний гол чадвар гэвэл та өөрөө ер нь тийм байглаасаа манлайлагч, аливаа амьдралын юмыг том зургаар нь харж чаддаг. Тэгээд өөрийн гэсэн амбицтай хүн ингээд таныг өөрийн нөлөөлөл ямар нэгэн автуулах хэцүү. Та ер нь тийм юм дээр өөрийнхөө ингээ тэгээ би энийг мэдчихнэ гэд хүний тэнийг юмд автахгүй та өөрийнхөө тийм амьдрал байж чаддаг, бас байхыг хичээдэг. Энэ чинь нэгсэндээ таны бас нэг сүнсний хамгийн чухал чадваруудын ч юм бол нэг юм байгаа юм. Энэ хөзрийг сонгосон хүн гэхдээ яг өөрийгөө ялангуяа энэ байгаа чадваруудаа яг чаддаг гэдгийг мэддэг хэрнээ бас айхтар үнэлтгүй байж магадгүй шүү. Ерөөдөө бол энийг тэгэл инштэй энэс хүрэм яах ингээд. Үгүй. Ялангуяа би хөзөр 7 жил хүмүүжж байгаа. Яг ийм бусдын сонин нөлөөлөлд автдаггүй яг өөрийнхөө байж чаддаг. Тэгээ аюу тийм эерэг байж чаддаг. Амьдрал том зургаар харж чаддаг амбицтай байна гэдэг бол хүнд тохиолсон бас аюу тийм гоё чадваруудын нэг шүү заяа. Тийм учраас ер нь өөрөө чинь энэ сүнсэнд байгаа энэ гоё чадварыг бас үнэлж цэгнж бас өөрөөрөө бас хайрлж явах нь аюу чухал юм байнамаа. За тэгээд цааш нь харуул сава гэдэг нь өөрөө гал энерги. За гал энергийн хаан гэхээр бол мэдээж чанга гараа гэсэн үг. Энэ хөзрийг сонгосон эмэгтэй эрэгтэй аль ч хүн бай таавал бас аваа чанга гараа баха. За зодоо нүтэй нь бол мэдээж хайшээ. Гэхдээ ер нь нэг юм долоо буудуулаад үхээгүй тэгээд нэг хөлөнд нь хавхан нарсан хөлөө тас хазаа зүгтдэг тийм хэмжээний баргал тийм хэмэрл ундаа хад завшаан зориг тийм юм бол өөрчн байгаа гэдэгт л би бол их эргэлзэхгүй байна. Угаасаа тийм зүүч гэсэн бас хэцүү амьдрал нь хэцүү хатуу юм ч гэсэн тулахад настай эрийн сайнд эсвэл нөөний эмийн сайнд те давж туулж чаддаг тийм хэмжээний чадвар бол танд байгаа бөгөөд эн чин өөрийн чин бүрэн тийм хамгийн том чадварын сүнсэж чадвар юм а гэж байгаа юм. За тэгээд энэ чадваруудыг бас бус зүйлсүүдээр ер нь амьдрал дээр яаж ашиглах вэ те? Юу юм дээр анхаарах вэ? Энд чинь гэдгийг нэг талаасаа бол энэ савааны хаан бол хүмүүс сайхан менторлоо зөвлөлөө нэг тийм нэг юм атман гэх нь хайшаа. Ер нь нэг юм гоё толгой болох талын юмнууд бол өөр чинь аягүй тийм сайн чадвар байдаг юм байна. Бас нэг зүйл гэвэл юу шүү? Ийм хүний нэг хэцүү тал сул тал гэвэл ер нь амьдралдаа эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ яг өөрөө л асуудлаа шийдэх, өөрөө л амьдралаа нүүр тулах. За боли өөрөө л ингээд юунд орох те хайртай хүнтэй ч гэсэн яг энэ асуудлуудаа нүүр тулахгүй бол болдгоо. Энийг ингээд сонгосон эмэгтэй байл гэж бодъё л да. Уг нь бас тийм эмэгтэй хүн гоё бай те. Ингээд эрэгтэй хүнийг өөрөөр нь хүлээлгээ, өөрөө нь ингээд хийгээд тахаар бас болохгүй байдаг. Тийм учраас ер нь л завчргүй нэг тийм хойноос нь бүгд зэрэг гүйдэх юм гэхэд ер нь гол асуудлыг өөрөө туулдаг. Гол асуудлыг өөрөө нүүр тулж шийддэг. Тэр төрлийн сүнсэж чадвар бол ер нь өөр чинь байгаа шүү заяа. Тийм зүйлээр анхаарай. Нэгт. Хоёр дахь нь
За энэ бол нэг тийм сайн хөзөр бол бас биш юм шиг. Тэгсээр бас тийм муу хөзөр бас биш ч. Гэтэ ер нь бол нэг юм байдгийг. Амьдралын хатуу хөтөг даах чадвар. 5 аягны утга бол өөр юм гэхгүй юу? Энэ чинь ингээд 5 аягтай аяг дүүрэн усч гэдэг юм уу, аригч гэдэг юм юмтай байж байгаа 3-ын алдаа асгацсан. За ингээд уйлсан ч гэсэн одоо за би энийг ингээ хаяна. Би ингээд одоо үлдсэн хоёрыг ингээд аваад одоо даваарчийн энэ гуравтаа сайхан дүүрнэгээд явж байгаа. Нэг төрлийн одоо хэцүү гэхдээ нөөдлөөс хүлэн зөвшөөрөөр найдварлаа явж байгаа хөзөрөхгүй юу? Тийм учраас одоо бас таны сүнсний гол чадвар бол одоо ер нь амьдралын хатуух туг давж туулах, аргын олох, амьдрал нэг тийм яаж ч ингээ нөө тийм хуураагүй ноён руугээд юу багах нэг үгэл уншилт үсэн штэ. Тийм маягийн зүйл бас өөр чинь тийм чадвар байдаг юм шүү. Тэгээд нөгөө талаасаа бол бас тийм амар тийм бас одоо хэцүү зүйлээ нэг тийм яаж мярсан, яаж унссан давж тулах чадвар чинь бол молодец. Хорошо заяа. За тэгээд цаашаа 5 одоо аяг төзөө харуул одоо мэдээж амьдралд нь тийм хэцүү юм туулна ямар л алиг байх вэ? Тэрэн дээр л голдуу төвлөрсөн бас тийм сайн зүйл бол биш. Гэхдээ нөгөө талаасаа бас энэ дээр нэг юм сүнсэг чинь аз гэж юм бол байдаг юм байна. Үнэхээр ингээд болохгүй зүйлийг бүр тийм эвгүүтгэс өмнө өөр чинь нэг юм одоо хавирчт юм байна. Тэгэхээр нэгсэндээ та өөрөө за би одоо болиё, би ингээд болиё те. За ер нь дими юм нэгэд одоо болох магадлал байдаг. Учраас энэ нэг талаас бол аз бөгөөд сүнсэг чинь бас одоо сүнсэн чинь нэмэгдсэн одоо тийм блессинг буюу одоо тийм аз завшаан буюу бас сүнсэг чинь чадвар واخгүй юу. Тэгэхгүй бол Монгол одоо тэгээ сүүлд нь бэйтж байна уу, мөрөд тоглоомж байна уу, эсвэл янз бүрийн залил өөрч юм уу те. Зөндөө юм сонсдог. Зарим нь бол ингээд нэг тийм нэг час хитл нэг ташуур дуучаа тэгээ заа болиё гэж болчдөг. Тийм төрлийн хүн бол та бас байх магадaltaй шүү. Алдаж явж байгаа за ухаараа за болиё юмхээр бүтгэн болиё гэд. Гэтэл ухаараагүй бүр та ингээд огцом одоо уруудсан хүмүүс бас байгаа штэ. Тэр хэмжээний хүмүүс гэж бол та бас ихлээ бол энэ бол таны хувьд сүнсний нэг талаас чадвар, нөгөө талаас бас аз юм байгаамаа. За 3 дахь нь 8 саваа. За энэ бол тэр чигтээ хурдны хөзөр, хурдтай, дайчин бай, болгоё бүтээ гэсэн хөзөр. За одоо хөзөр гэж бол бараг л нэг тийм Ким Жон Уны пуужин шилмнүүд байгаа үстэй. Хаашиж явах гэдэг юм те. За марсан гэх юм. Ямар ч байсан та бол миний хийсэн зүйлийг бол ойлгож байна. Одоо энэ хөзрөөс сонсон хүн та таны сүнсний чадвар чинь маш аливаа ямарваа нэг зүйлийг аюу хурдтай бас инерттэй, үр дүнтэй, аюу сайн явдаг. Одоо гэсгэс ингээл явал, гэсгэс хамаагийн маялгаас амжуулаа нэг үтгэд дуст. Энэ бол бас хэр баргийн хүнд байдгүй дажгүй чадвар шүү. Энэ үсийг сонгосон хүн танд бол одоо ямарваа нүсийг ингээд сайхан эхлүүлэх, тэрийг сайхан дуусгах, тэрнийгээ бас аюу сайхан хурдан гэсгэс бүтээх чадвар бол энэ бол таны сүнсний хамгийн чухал чадварууд энийг байна. За тэгээд хамгийн дажгүй нь гэвэл сава 2 сава гарч ирсэн. Ерөнхийдөө хүмүүсийн одоо тийм тэнийг үгээр та явах биш яг өөрийнхөө толгоогоор ийм хурдтай бөгөөд бас боломжийн шийдвэрүүдийг гаргадаг. Нэг яав анхааруулсан зүйл юм байгаа юм. Савны хаан гарч ирсэн. Тэр 8 сав гарч ирсэн. Нэгэсэндээ аль нь жоохон юу өдр шүү. Юу гэдүүлээ. Дайчин өдр. Аягч гэсэн бас нэг тийм мэдрэмж өдр. Бүх мэдрэмж өдр. Энд нэгэсэндээ юм байгаа. Танд зарим тохиолдолд жоохон ментор буюу зөвлөх, энэ нь буруу, энэ нь зөв, энэ дээр ер нь болиос гэдэг тийм хүн хэрэгтэй байдаг юм байна. Хэрвээ яг амьдрал чинь тийм хүн яг одоод байхгүй бол та над руу сайхан холбогдоод асууж болох юм байгаа юм шүү. За ингээд ерөнхийдөө нь буцаад харахад бол одоо тийм дайчин, одоо тийм атман те одоо эмгтэй хүмүүс сонсвол тэгэл атман номж гэдэг юм, атман болрч юм бас өөртөө бол тийм бас юутай чадвартай хүмүүс байдаг юм байна. Тэгээ өөрөөсөө амбицтай. Гэхдээ амьдралдаа бас яаж цайсан бууж өгдөггүй хатуу төг давж чаддаг хурдтай шийдэмгий байдлууд бол одоо таны амьдралын хамгийн одоо юу юм байна. Сүнсийн гол чадвар юм байна. За одоо жоохон муу мэдээр орно. Зөрөөд таны одоо амьдралын гол сорил юу вэ? Тэ харцгаая. За эхнийх нь бол хермит. За даяанч юу яана?
Амьдралын олон нухч, амьдралын хатуу хөтөө нүүдний үүд штэ. Хөөрхий чимэн хөлөө болохгүй унаж бүдэрч юмнууд гэдэг бол жоохон өөрөө л байна л та. Яагаад гэвэл яг ийм нөхцөлд амьдралын сорилууд тань дээр одоо мэдрэмжийн хэмжээнийг жоохон оруулаад байдаг юм байна. Яг ийм хатуу хөтөөг яг өөрөө л давж тулах хэрэгтэй. Өөрөө л нүдүүлжээ, зодуулжээ, эсвэл тийм өөрөө л нэг ийм одоо уйлж хэмжээд нэг тийм туулдаг. Тийм төрлийн сорил бол орж ирээд байна. Яг нь зарим дээр нь бол үнэхээр та өөрөө туулгасан нүүрлсэн байдаг. А зарим дээр нь бол албаар танд одоо тэгж мэдрүүлдэг. Одоо энийгсэндээ таныг тэгж мэдрүүлэх тийм балаа мэдрэмжинд оруулахаар нэгдэм байгаа юм. Одоо та яг эргэн тойронд тусламж авах хэрэгтэй юм байна. Энийг бас ганцаар хийж болохгүй юм байна. Хамаатан садан найз нөхөдтэй тэднтэйгээ цугтаа болгож бүтэх юм байна гэдэг мэдрэмжийг одоо та мэдрэхгүйгээр зөвхөн энийг л тийм ингээл хичээх ёстой, надад сөргөн байхгүй гэдэг тийм мэдрэмжинд бас оруулдаг. Тийм учраас нэг талаасаа бол үнэхээр одоо хүн олдохгүй те туслах хүн олдохгүй бол хүрэх зүү. Гэхдээ ер нь нэг тийм амьдралын хатуу хөтөө бас ганцаараа туулах нэг тийм сайн зүйл биш учраас ер нь бас манифест ингэж хийж байгаа нөхцөлд бол одоо энийг надад туслах, энийг надад зөвлөх тийм хүн байгаа юу? Тийм хүн сайхан амьдралд нь гаргаж өгөөч гэдэг тийм манифестик хийх нь өөр чинь одоо хамгийн чухал юм байгаа юм шүү гэж энээр гарч иж байгаа юм аа. За хоёр дахь нь тэнэг амьдралд чинь айгүй их тийм юу ихлүүлдэг юу гэдгүүлээ одоо бас шин юм ихлүүлдэг. Гэхдээ тэнэг гэдэг болж байгаа учраас нэгсэндээ айгүй тийм жижиг сажиг тийм аваа хайтайхан тийм хашир амарлаг айгуутай юм байжгаад толгойтой байжгаад сонин жижиг сажиг зүйлсээр айгүй тийм нэг гинэн материалаад байна. Алдаад байна. Онж байгаа юм айгүй бас байгаа хэрэг тэрийг хайж бас аваасаа алдаад байна. Яг ийм учраас ер нь өөрийгөө тийм ямарваа нэг зүйлсүүдээр хашир байгаарай. Тэгэхгүй бол тэнэг одоо ялангуяа ямарваа нэг зүйлсийг шинээр эхэлж байгаа нөхцөлд одоо жишээ нь ингээл та нэг бараг ингээл 20 мянгаар зараад ашиг хийнэ гэсэн чинь яг үүндээ зардал хамаг юм нэлээд 19 очвол яах юм. Энд ч одоо бараг хийх зараагүй ус ямар ч ялгаагүй болох хэвээр. Яг тийм маягийн зүйл болох гэдэг учраас таныг бол жоохон гинэн мэтэй байх магадлал байгаа шүү. Ер нь амьдрал чинь угаасаа тийм зүйл болох гэдэг шүү. Ер нь ингээд олон хүмүүсээс тэгээд сайн зөвлөгөө авч ээж асуудал ямарваа нэмийг ихлүүлж байгаарэ, хийж байгаарэ, зорж байгаарэ гэдэг үзэр энэ дээр байгаа юм аа. Нөгөө талаас хит бас мэдрэмжэндээ автаад шууд одоо юу гэдгийг юу яа л да зарим тийм дургуун өрсөн үнэтэй тийм нүүртлэх хөстэй хэрнээ дургуун өрсөн үнэтэй шууд ингээл хайчдаг ч юм уу эсвэл худлаа бардам зан гардаг ч юм уу эсвэл одоо яг тийм асуух хөстэй тийм нүүртлэх хөстэй хүнээс ичиж зовдөг ч юм уу тий. За үгүүдээ ихэд л нэг тийм одоо тэнэг үйлдэл байдаг шээ сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй одоо юу гэдгийг гөрөж өстэй очир зүг нь болох хэвээр юм бол шууд ингээл төсгээд ороод ирдэг ч юм уу. Магадлалууд бол байгаа. Яг уу нэг айхтар таныг бол тийм атман гэж бол нэг хэлэхгүй байх. Гэхдээ ер нь бол тэр хэмжээний зүйлс жоохон байх магадлал байгаа шүү заяа. Тийм учраас юу яа шүү. Ямарваа нэг тийм уур хургсан, эсвэл зүхтаамаар санагдсан, эсвэл зүгээр лайлыг орхиор санагдсан зүйлс бодоо гэд орхихын өмнө бодож байгаарай. За энийг орхилоо гэд зөрөөд надаа гэж чинь амьдрал болж байгаа юу яагаа байлээ те. Энийг орхилоогоо би яах, орхихгүй л яах гэдгээ маш сайн жоохон бодож явах нь хамгийн чухал шүү гэж гарч ирж байгаа юм. Гурав дахь нь 7 аяга. Юу штэ хөө. Жоохон эмийг тийм хитрүүж дүгнэх гээд байдаг тийм жоохон сорилыг бол өөрч оруулдаг юм байна. Одоо юу гэдгийг уулын зүгээр ингээл туулын чинээ цагаан байхад тэр шууд уулын чинээ болгож хувирах гээд байдаг тийм нэгсэн өөрөө чинь мэдрэмжинд орж ирдэг юм да тийм сорилууд одоо огцом хямардаг ч юм уу эсвэл огцом баярладаг ч юм уу эсвэл зүгээр мөрөөр байгаа хүнийг огцом амир өндрөөр үнэлээд байдаг ч юм уу тэ амар тийм жоохон үүлэн дээр хөвөх маягийн зүйл өөрөө жоохон орчих гад байдгийн байх шүү. Тийм талын зүйлсүүд дээр бол та жоохон бас анхаарч үзчихвэл маш сайн. За юу. Тэгээ хамгийн сүүлд нь чинь хамгийн сүүлд нь 7 аяхаарда дандаа сэрсэн байгаа хөнөд байгааз. Нэгсэндөө таныг мэдрэмжээр чинь хүмүүс жоохон тоглох гээд байдаг юм байна. Ийм учраас ямар нэг зүйл хийх юм нь маш сайн бодож түгнэж өөр хүмүүстэй ярьж олон талын дүгнэлтийг сайн хийж байж ямар нэг шийдвэрийг хийх ёстой шүү. Тэгэхгүй бол мэдрэмжээр гоё санагдсан зүйл болгоно танд ашигтай зүйл биш юм аа. За ингээд сорилтууд бол
ер нь амьдралдаа хамгийн хатуу хүмүүстэй жоохон хазаар тулах гэдэг. Тийм учраас ер нь бас тийм хүмүүсээс одоо манифест хийх ёстой. Тэгээд дээр сэтгэл хөдлөлтөө хавс жоохон автуулах гэдэг. Тэгэд юм ихт бас байгаагаар биш нэг үл хит дэшээс үл хит доошоо харж байгаа гэдэг тийм одоо амьдралын сорил бол танд байдаг юм байна. За харин одоо сахиусан тэнгэрүүд чинь танд одоо энийг одоо таны өвөг дээдсийн сүнсүүд чинь танд юу зөвлөсөн байна харцгаая. Одоо энэ одоо таны сүнсийн чадвар дээр чинь. За гаруудаа. Тэ. Юу штэ хөө одоо юуны одоо мөлгөгчдийн хамгаалагч өөрөө өөрийнхөө одоо ер нь ингээд юугаа өөрийгөө сайхан агаарт нисэж гин гоё болж гин бүх юм сайхан болж гин гэж амьдралын сайхан мэдэрч төсөөлөх нь өөрч нь одоо хамгийн чухал байна. Ер нь энэ хүчээр сонгосон хүн та бас ингэдэм шиг байна. Одоо хит ингээд мэдрэмжээр хөглөгдөх хүмүүс байдаг хгүй юу? Нэгсэн та яг амьдрал нь гоё гэж мэдрэл яваад байвал гоё байдаг. Мэдээж жирийн цажаас хорил орж ирэнгүүт тэрэндээ сөхөхгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл нэг сөхөрлөө амьдрал нь мэдрэмжээр нь итгэвэл явчихдаг. Нэгсэн та муухай мэдрэл тэгэл амьдрал нь хэмжээний муухай байдаг юм уу те. Тийм учраас яг өөртөө эзэн байж яг өөрөөх мэдрэмжэндээ эзэн байж явах хэрэгтэй. Одоо ийм байдаг шүү. Хамгийн чухал зүйл бол ухамсарчин. Ухамсарчин яг хамгийн шийддэг. Одоо арх ууй, эсвэл эмори, эсвэл ажиллаа хий, эсвэл нүүртлэг те. Яг энэ болгож ухамсар шийддэг болохоос биш. Одоо таны мэдрэмж шийддэг шүү. Сая тэрийг сайхан ойлгоорой. За харин таны суур энергичнийг ер нь ямар хуу юм бэ? Харцгаая. За зоостны хатан. Уг суурандаа бол та одоо тийм зөөлөн хэрний тийм шийдэмгийн эмгтээчүүд байдаг штэ. Нэг тийм харваас миний дүү за яага яг анаа болгоно гэж шууд тэгэл дайрч ороод хамаагийн болоод байдаг. Яг тийм маягийн энерги бол танд байдаг юм байна. Одоо тийм учраас танд нэгсэндээ толгой бол маш сайн ажилладаг. Гэхдээ анхааруулсан зүйл бас нэлээд байдаг. Ялангуяа танд одоо аюу сайн ямар нэг яаруу зүйл ихтэй олон талаас нь хурдан хөрвөн хугацаанд бодож төлөвлөж юм хийж байвал таны одоо энерги чинь өөрөө одоо тэр чинь аюу сайн хүлээж авдаг төрлийн энерги байгаа юм байна. Битгий өөртөө тийм хит яаруу шийдвэр гаргах, битгий өөрийн энерги ямарваа нэг тийм одоо хурдтай байлгах гэж одоо хичээ заяа бүх юм өөрийн сайхан хурдаараа явах бөгөөд нэг болцсон зүйлийг бол харин дэр гэдэг аюу сайн хурдлахад буруутгах юм байхгүй болгоо. За ингээд одоо эхний өдөр манд дуслаа. Хөзөр дэлгэтэн таалагдсан бол одоо лайк дараарай, шеэр, сабскрайб дараарай. Аманд донешн нь маш баярлах болно. Одоо тийм үү төгөөлийн утган дээр хийх ямар зорилттой байна те. Юуны төлөө тэмцэнд гэвчих явал тэр чинь төлөө сайхан манифестигээ залбирлуулж өрөөлөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн санаа өгсөн ёрой. Тэгээд ашин дуртахад та бүхэн ингээд байнгын стресстэй ингээд тавьж чадахгүй одоо стресстэй хэцүү байгаа бол та бүхэн энерги цэвэрлэг Oracle давсыг саналгаж байна. Ердөө 10-аас 20 минут давстаасан доод 10-аас 20 минут ингээд сайхан бие хаагаа сайхан бясалгал хийгээд гарч ирэхээр аягүй сайхан болдог юм байгаа юм шүү. Энэшээс сайхан ингээд тавьж чадна. Дашин дуртахад Oracle авс маань Солонгост ирж байгаа шүү. Тийм учраас Солонгост байдаг хүмүүс маань одоо сонсогчд маань одоо давсыг хэрэгжүүлж үзэх хүсвэл захиалга өгөх боломжтой байгаа шүү. За одоо ингээд төгсгөлт нь хэлэхэд таны одоо бурхнаас илгээсэн билег бол хэрийг хүн бас байхгүй. Атаманска яг жоох юм бол байгааг бол байгаа. Ахт тэглээгээд хүмүүний хамрыг гусаад тааж бол болохгүй. Нэгсэнтэй одоо хамгийн сайн төлөвлөж хамгийн өөрөөрт итгэлтэй байх үе чинь одоо яг тэр зүйлийг та яг сайхан нүүртүүлж хийж чадвал нэрээ шүү та үнэхээр сайхан баяжих мэж ямар асуудал байхгүй. За яа. За одоо ингээд та бүхэнд хамгийн сайн санагдсан ёрой. Одоо ингээд хоёр дахь зөвлөгөө орцгоё. За хоёр дахь хөзөр маань за морин тэрэгтэн байна. За хөзрийг ажиглавал одоо хоёр спинкс хөлгөлсөн алтан тэрэгтэй одоо нэгэн гоём баян хүүхэн одоо хаашаа явах гэсэн маягтай одоо хараа гэж байна. За энэ хөзөрд одоо юу гэсэн үг вэ гэхээр таны сүнсний одоо гол явж чадвар чинь бол одоо сахилах бат одоо нэг А цэгээс Б цэг рүү хүрэхэд одоо яг энэ юмар эцсийн үдтэй юм аа гэдэг
тэрэнд хүрнэ гэсэн одоо сахилга бат төвлөрөл тэр нь бас ерсэн тийм уур чадвар нь одоо таны амьдралын бас хамгийн том чухал одоо сүнсийн чадвар бол нэг юм байна. Энэ чинь ингэ юм байна. Энэ хөдрийг сонгосон хүн танд хувь тавилангийн яалчгүй бас давах ёстой, хийх ёстой, бас орших ёстой, бас одоо сорилын ч юм байна, даалгаврын ч юм байна. Энэ даалгаврыг одоо таны сүнсний чинь одоо бэлэг оюунаар одоо бас давах таваагаа даваад нүүрлэхтэйгээ нүүртулаад бас зүгээр нүүрлэхүүр аюул сайхан толгоогоо ажиллуулж хамаг юм сайхан хийгээд явах нь одоо нийтлээ одоо энийг одоо танд өгж байгаа бэлэг сорилыг дааж давах одоо чадвар нь таны одоо сүнсний гол чадвар авьяас бэлэг юм байна гэж гарч иж байгаа юм. Тэгээ энэ чинь зүгээр нь юу биш байхгүй юу? Зүгээр нэг одоо тэмцэх биш. Бүр тэрийг бүр даваад эцсийн үзээ, яг үр дүн үзээд одоо услаа тийм сайхан зүйлийг үүсгэх нь одоо таны амьдралын одоо таны сүнсний гол чадваруудын нэг юм байгаа юм аа. За тэгээ энэндээсээ зүгээр нэг юм байдаг биш одоо тийм сахилга батлаа орно, аюул сайхан төвлөрөл чинь орно. Тэгэхээр асуудлыг шийдэх одоо бүрэн потенциалтай тэгээд толгой ажилдаг одоо сэтгэхүйч аюул сайхан орд юм байгаа. Энд чинь юу ч нэг ингэж ордог нэг Спинкс чинь нэг үлгэрийн баатар Египтэд ирсэн чинь Спинкс одоо хүнээс таавар таагаад тэгээ таачдахгүй байж явдаг. Тамир хүн таацсан чинь нөгөө Спинкс нөрөг амиа орчдөг гэдэг. Нэгс нь юу гэсэн үг вэ гэхээр таны амьдрал зөндөө сорил байгаа. Та тэр сорилыг бол яалчгүй давж гарч чадах ёстой. Тэр үл таны амьдралын одоо хамгийн том сорилууд. За тэгэнгүүт юу яана? Ялангуяа хүмүүстэй харилцаа нүүр тулсан шийдлүүд дээр одоо та тэр хүнийхээр биш харин тэр хүн таныхаар явдаг. Одоо бүр тийм орчныг бүрдүүлэх чинь одоо аюу тийм сонин газар ороод та нэг тийм аптекийн арга ивийг олоод өөрийнхөө сайхан гарч ирэл нэг одоо ашигтай дийл хийдэг ч юм уу ашигтай тийм бас дахин 8 хийдэг ч юм уу тэр бол таны бас нэгсэндээ хүний болон аливаа асуудлын арга ивийг олох нь бас таны одоо хоёр дахь сайн одоо чадвар байгаа юм а гэж энэ хааж байгаа юм. Ер нь нэг бас тэр гурав дахь болохоор хүний одоо юугаар явахгүй. Хүний үгээр биш. Яг бас яг хүмүүнээс зөвлөгөө авч буруудах байхгүй. Гэхдээ яг илүү тийм өөрийн амбицаар, өөрийн бодсон бодлоор явах. Яг өөрийнхөө одоо хүссэн замаар явж байгаа энэ амьдрал чинь бол таны амьдралын гурав дахь юм аа. Мэдээж эний чинь бас болиулъя, вэго байдалд оруулъя, эсвэл одоо тийм хорлыг гэсэн тийм сорил зөндөө амьдралд орж ирнэ. Тэр болгон дээр та харин үгүй ээ. Би ингэх болно, би тэгэх болно гэсэн өөрөөр явж байгаа чинь бол энэ бол одоо таны амьдрал бас орж ирдэг сорилуудын одоо нэг юм байгаа юм. За тэгээ юу юм байгаа юм? Одоо гэдгүүлээ ерөнхийдөө бол энэ юм байгаа. Нэгт заяа. За хоёр дахь нь 10 зоос. За хөдрийг ажиглавал одоо нэгэн энэ хөрхөө нэг хулгай шиг юм те. Одоо авдар дүүрэн одоо зоосон дээр суудсан байж тээ. Баяцсан зүгээр. Юу яана? Зүгээр та нэг юм мөнгө олоо сайхан амьдрал биш. Бүр яг гоё үр дүн сайхан үүсгэх. Тэгээ зүгээр үр дүн биш. Урт хугацаанд одоо энийг хийгээд энээс гоё үр ашиг гараад явах тийм сайхан юмыг үүсгэх гэдэг тийм хичээл зүтгэл чинь одоо бас таны сүнсний чадвар байна. Энэ чадварыг ашиглаад та одоо байгаа амьдралдаа аюул олон сайн одоо олон хүмүүс төлөөсөн, олон сайхан буян хийсэн бас олон зүйлтэй тийм нүүр тулсан тийм ажлыг хийсээрч байгаа, хийгч болно, хийх цаашаа ч гэсэн бас бүрэн бол явах юм байгаа юм аа. Энэ чинь нэг юм байгаа юм. Одоо дээрээс өгсөн бэлгийг доошоо тараана гэж байгаа. Нэгсэндээ бурхан одоо танд эсвэл найз одоо хүмүүсэр ч юм уу амьдралаар ч юм уу дамжуулаад таны аюул сайхан тийм гоё байдалд оруулсан бол та тэрийг сайн ашиглаад бас дараа үедээ доотлуудаа дүүнер ч юм уу аялч ч юм уу те одоо тэдэндээ сайхан зориулсан тийм бас амьдралын сайхан бүтээх нь таны одоо сүнсний бас нэг сайхан одоо чадвар юм байгаа юм аа. Тийм учраас магадгүй энэ хөтөлбөрийг сонгосон хүн та ер нь нэг юм жоохон тийм хуучинсаг талдаа бас байж магадгүй шүү. Нэг айхтар тийм юм шиний тийм хит тийм одоо эми шинээр ингэхгүйгээр илүү тийм энэл болон энэл бүцээрсэн. Тийм учраас энэл ер нь дажуудаа гэдэг тийм бас бодолтой байх магадлал бол байгаа. За тэгээ ерөнхийдөө таны сүнсний бас нэг чухал чадвар бол санхүү мөнгөтэй харьцах чадвар.
та бол уг нь тийм тэнэгдэжгүй бол одоо хүмүүс тэний байдалд оруулахгүй бол эсвэл хүний зүг таньж сурвал уг нь та санхүүтал дээр бол айгүй тийм дайжгүй юм бол орох бүрэн тийм чадвар потенциал хамгийн юм дунд байдгийм байна. Яг мэдээж хүний амьдрал босоо сорил орж ирнэ, тэнийг үйл явдал болно. Эсвэл хүнийг буруу таних ч юм уу тийм үйл явдлаас болоод яг алдаж онох тохиолдол бол байгаа. Тэрнээс биш та яг өөрийнхөө амбицаар өөрийнхөө хэсснээр ингээд бас яваад чадвал уг нэг мөнгө санхүүгийн доктортой байдал мөнгө яадаг гэмтэй бол айгүй ойрхон. Тэгээд дээр нь та өөрөө нөгөө тийм дайчин төрлийн хүн учраас юмны эцсийг үздэг учраас нэг тийм мөнгө төгрөг бол уг нь бол одоо яг төвхтэй гэхдээ нэг зовлонгүй олддог бол байх юм байна. Одоо байдгаа гэж энэ таны сүнсний тажигуутан чадвар юм а гэж гадууж байна. Гуравт нь энэ их гоё өдрөө. Одоо хангид минь дээшээ харсан байгаа юм. За хөзрийг ажиглавал одоо энэ чинь хүлээстэй ингээд гар хөлөөр хүлэгдсэн хүн ингээд юу харсан байхгүй дээшээ харснаас нь тийм арт хөвж байгаа маягтай байгаа биз. Энэ ийм байгаа юм. Тэгэхээр энэ үзээ сонгосон хүн таны бас нэг ийм эрсдэл нэг тийм за дуртай гэх нь хаашаа ийм эрсдлийг хүлээн зөвшөөрдөг одоо бас ийм сонин одоо юу үед хаашаа явахаа яахаа мэдэхгүй байгаа үед одоо амьдралын зөв замаа олдог. Тэгээд нэг юм эвтэйхэн учир зүг олж нэгсэндээ хугараагүй ноён нуруутай бол бас тийм одоо та бол байх потенциал бол уусаа байдгийм байна. Одоо юу ингэдэг байхгүй юу? Би үзээд 7 жил болж байна. Зарим хүмүүс үнэхээр одоо амьдралын зөв замаас олгож бөө юм болдгийг. Заримдаа хүний тусламж авах, менторлуулах тэгжээ зөв замд ордог. Та бол ер нь нэг 2 жил павч мөн 2 жилийн байгаа тэгэл бараг л амьдралын болоор олчих байхаа нэг зовлонгүй. Яагаад гэвэл энэ үзэл сонсон хүн та ер нь нэг тийм юмыг хайдаг, олъё гэдэг бүтээдэг одоо их тийм хөдөлгөөнтэй төрлийн хүн байгаа учраас янз бүрийн юмн дээр нэг тийм хямраад бас одоо шантраад байдгүй. За нэг нь бүтлгүүтлээ за дараагийнх нь болъё те. За энэ бүтлгүүтвэл за энэ ингээ болгоё. За энийг болохгүй бол одоо бус руу нөрөө гэдэг ч юм уу. Тэр талын одоо тийм дайчин тэгээ бууж өгдөггүй тэгээ бас нэг юм хит юмд хамааралгүй байдаг гэдэг чинь таны одоо сүнсний маш одоо чухал юу юм байгаамаа чадвар юм байгаамаа. Нэгсэндээ бууж өгөхгүй бас эрсдлээс айдгүй байгаа чадвар ч юм бол одоо таны сүнсний хамгийн том чадваруудын нэг юм байна. За эхнээс нь бяцхан дүүрэхэд бол таны сүнс бол одоо ер нь ямар нэгний аргыг олох, эцсээр үзэх. Тэгэхээр тийм сахилга бат сайтай бөгөөд мөнгө санхүү талын юм дээр хүмүүсийн одоо тийм тэнэг байдал очихгүй бол мөнгө санхүүлээр аюул сайхан ойрхон ба амьдралын хэцүү хатуу үед та бас дахин одоо амьдралын луужингаа бариад зөв зам руу чиглэж явдаг. Бөгөөд бас хүнээс хэд хамааралгүй өөрийнхөө сайн байж чаддаг нь аман эрсдлээс айдгүй таны сүнсний хамгийн гол чадварууд мөн оршив бай. За харин одоо таны сүнсэн зөрөөд одоо сорил нь юу вэ харцгаая. Цагаан сарын шиний нэгэн. За эхний хөзөр маань үхэл гэдэг хөзөр гадарсан базраа гэж байгаа шүү дээ. За юу штэ хөө заавал энийг нэг тийм үхэл ханхлуулсан байдлаар битгий хараарай. Яг мэдээж эвгүй нэртэй хөзөр авч ирсэн ч гэсэн энэ юм байна. Таны амьдрал яалтчгүй одоо ингэж аюу гоё явж ирсэн ч вэ? Эсвэл амар доктортой явж ирсэн ч вэ? Одоо хаях хэвээр, болох хэвээр, эсвэл дундаас нь бас орхих хэвээр юмнууд бол гарч ирдэг юм байна. Энэ бол хүний харилцаач байж болно, эсвэл аж төрөлж байж болно те. Тэгсэндээ таны зарим тохиолдолд одоо л нэг юм сайхан юм бүтлээ боллоо гэхэд комфорт зон чинь маа гэж аваа хаяал дахиад нэг юм газар руу хайшдаг юм. Тэгээ та танд ихэд тийм аргаа олох хэрэг бол гардаг ч юм уу. Тийм маягийн одоо сорилууд бол байдаг юм байна. Тэгээд тэр нь үхэл гэдэг чинь бас нэг төрлийн одоо шин эхлэл бөгөөд одоо таны амьдрал нэг талаасаа бол ингээд бас нэм
үе рестартууд хийгдээд идэм биш үү. Ийм жоохон тийм савлгалын нөхцөл одоо дахин ихсэн ч гэсэн суурьнд аюу айтайхан эсвэл аюу тийм дайжгүй байдал руугаа одоо таныг орж байгаарэ тий. Хит нэг юм ингээл за ингээд дөнгөж айтайхан болж исэн чинь ингээл бүх юм пактлаа таны одоо хийж исэн хүчсэн өрөөсөн чинь одоо болдог ч юм уу эсвэл бүтгэ байдаг ч юм уу тий. Тийм зүйл болсон нөхцөлд одоо энэ бол амьдралын зүгээр л сорил юм аа. Надаа энээс дээшээ явах чадвар зөндөө байгаа. Би усаа хичээнэ гэд сайхан өөртөө ихтэй гоё явах одоо бүрэн хэрэгцээ бол нэгт байгаа юм шүү гэдэг үзэл одоо энэ үхлэд үзрэг гарч ирж байгаа юм. За бас нэг сорил гэвэл амьдралыг ер нь байгаагаар нь одоо эхэлдэг, дуустдаг, бас одоо аавдаг, өгдөг гэдэг тийм энгийн логикийг хүлээн зөвшөөрөх ёстой. Ялангуяа таны амьдрал харилцаанд чинь аюу дайжгүй явж исэн эсвэл аюу тийм гоё нийлэн барин суун ч юм уу эсвэл одоо ажил төрлөөр ч юм уу эсвэл энийг болгоно гэсэн тийм зүйлсээс сарлахад таныг бас одоо ер нь хүлээн зөвшөөрөөрөө дараа зөндөө дайжгүй хүмүүс ч юм уу орж ирнэ гэдгийг та бас ухаж ойлгоорой гэдэг хүзрийг энэ ингээд бас тавьж байгаа юм шүү. За тэгэнгүүт хамгийн бас нэг гоё нэг сорил байгаа юм. 3 сав. Энэ ингэнэ. Уг нь бол та зүг зүгээр явж байгаа. Гэсэн ирнэ амьдрч хөдлөхгүй. Эсвэл нэг юм хүнтэй муудлаа сонирн байдаг ч юм уу. Эсвэл зөв газар байгаа гэсэн ирнэ аюул хүмүүс муудлаад байдаг ч юм уу. Нэгснэ энэ дундаас одоо суурьндаа зөв зам те эргэж очих тийм зам чинь дайжгүй боловч таны амьдрал бас одоо тэмүүлүү штэ. Эсвэл одоо асуудлыг одоо яг тухайн байгаа газараа бас дахин одоо юу гэдгийг асуудал шийдэх. Асуудал дууссан байна гэж бодсон ч гэсэн асуудал нь дуусаагүй байх ч юм уу. Эсвэл 50 байх ихэр болдгоо ч юм уу. Тийм жижиг зүйлсүүд бол байгаа шүү. Суурин дээрээ одоо бол зөв байгаа юм шиг хэрнээ одоо яалчгүй тийм ядаргаатай хэдэн сорилуудыг бол тавах хэвээр. Ялангуяа зарим зүйлсүүдтэй бол одоо тийм одоо хамгийн чухал юм уу? Та бол амьдралаар аюу том ингээд муу зүйлс ч юм уу эсвэл зүйлс нүүр тулж чаддаг. Гэсэн хэрнээ жижиг сажиг зүйлсүүд нэг тийм нүүр тулдгүй юм байна. Харин түр тэрцэл маа энийг болохгүй, энийг би ингэстэй, энийг би дарах хэвээр те. Энтэй би ярина гэстэй. Эсвэл би холдож юм нэгсэндээ гаргалгааг нь ер нь жоохон олж байвал маш сайн юм шүү гэдэг хөзөр энэ дэр гарч байгаа юм аа. За 3 дахь нь заасны хатан. Амьдрал аюу сони юм байна. Энэ үзэл сонгосон хүн та ингээл гэс болгоё бүтээгээд байгаа болж байна. Зөв нэг буруудах юм бол байхгүй. Гэхдээ юу их юм байгаа юм шүү. Одоо том зургаараа яг тогтвортой бас энэ аюул аюу баллаа тэгээд амар хөмөрч аймгата. За одоо тогтвортой сайхан хөгжцөөр хэдүүлээ гэж юм бас тийм үе байдгийг. Яг тийм үед та харин бүр за энэ бол тогтвортой үйл орж ирж байгаа юм байна. Тэгэхээр би бас одоо юу явах хэрэгтэй юм байна? Тогтвортой байдал би бас орох хэрэгтэй юм байна те. Тийм одоо амьдралын савлгаанд хугараагүй ноён нуруугаас гадна дараачийн тийм бас босголт хамаг юм сайхан төлөвлөгөөгөө гаргаж байх бүрэн потенциалыг бас бүрэн сэтгэлгээг хамаг юм хийж байгаарэ гэдэг хөтсөр энэ дэр ингээд гарч иж байгаа юм байна. За ингэсэн нөгөө талаас зоосны хатан 3 сава үхрээд өдрөөр гарцсан байна. Нэгсэндээ энэ хөзрийг одоо сонгосон таны хамгийн бас чухал чадвар бол хүнийг хайрлах, хүмүүстэй бас нэг тийм хүнийг ойлгох. Ялангуяа хүнийг ойлгосон ба одоо хүнийг мэдэрсэн харилцаан дундаас одоо яг өөрийн толгойн потенциалаар одоо юу ягаарэ, шийдвэрүүдийг гаргаж ягаарэ. Хүнийг бас өрөвдөх хүн байна, өрөвж болохгүй хүн байна. Бас хайрлаж болох юм байна, хайрлаж болохгүй юм гэдгийг маш сайн мэдэрч байгаарэ гэдэг одоо сорилыг танд оруулж ирдэг юм байна. Тэгэхгүй бол яг хуу энэ чи бас аюул дайжгүй юм шиг байгаад бас тийм хэрэгтэй хүмүүс байж болно зү. Яг тийм зүйл дээр бас та алдах магадлал байдаг юм байна. За харин одоо Oracle үзэр дээр одоо юу гэж гарч ирсэн байна. Тань нэгсэнд одоо сахиусан нэгүрд нь юу зөвлөсөн байна. Одоо хэвлээ харцгаая. Энэ дээр нэг амар зургтай хөзөр байгаа. Энийг гаргажлахгүй. За ногоон дээр ер нь юу яана? Амьдралын ингээ ямар нэг юм хийж байхад
та зөвхөн өөрөө өөр дээрээ л төвлөр. Хүмүүс инглээ, хүмүүс тэглээ те. Одоо Жак Ма байж нөө, Элон Маск нь байж дийм байна уу? Эсвэл одоо нөө Трамп нь ерөнхийлөгч болов уу? Ямар ч юм аахгүй. Танд өөрийн гэсэн зам явах зам байгаа. Тэрүүгээрээ л яв. Тэрэн дээрээ л маш сайн төвлөр. Таны одоо хамгийн гол сорил юу юм бэ гэмээр. Хүмүүстэй өөрийгөө харьцуулах нэг тийм буруу зүйл биш ч гэсэн зөрөөд нэг юм хитрхи сонин хүмүүстэй өөрийгөө харьцуулаад та би болохгүй бүтггүй нэгээд байвал болохгүй. Таны амьдрал бас болж байгаа бүтэж байгаа өөрийн одоо хувь тавилангаас оноогдсон хурдаараа явж байгаа зүйл бол зөндөө байгаа. Сайн цулж байгаа, муу цулж байгаа. Гэхдээ тэглээгээд хүмүүстэй харьцуулаад эхлүүл таны амьдрал бас жоохон унах ч гэдэг юм эсвэл болж байгаа зүйлээр болохгүй гэж бодоод харуу жоохон унах юм байдаг шүү заяа. Тийм учраас хамаг зүйл дээр зөв өөр төр төвлөрөө за би юм бэ те би энэ дээр ингээ би энэ л болж байна гэдгийг сайхан мэдрээ явах нь хамгийн чухал юм байгаамаа. За тэгээд юу яана? Одоо юу гэдгийг таны энэ суур энерги чинь ямар хөө харцгаая. За Сэлэмний хаан. Таны суур энерги бол одоо айгүй тийм тогтвортой байдал руу гоё тэмүүлдэг юм байна. Тогтвортой яг тийм бас одоо тодорхой нэгсэндээ тоогоор хэлсэн юм бол тодорхой, тогтвортой за тэг өөр юу ч гэдгийг тийм нөхцөл таны сүнс энерги чинь айгүй сайхан ингээд гоё ургаад гоё ингээд юу яага сайхан болоо те мэдээж амьдрал энэ чинь бол мэдээж тогтворгүй байдал зөндөө орвол гэсэн ч гэсэн таны энерги суурч нөрөө айгүй гоё тийм одоо маш суур хундаам сайтай байшин шиг хэдрэн балын газрууд ч гэсэн аюу сайхан төсвөртэй төвчөөтэй нурж унахааргүй тийм сайхан одоо юг одоо тийм сайхан энергийг танд байлгад юм байна. Нэг талаас бол бурхан хэлдэг штэ хүнд бол даах хэвээр ачааг л өгд юм аа гэд. Таны одоо энерги бол гэсэн хамааз билаад шихэлэн байгаад байна. Наа чинь амжиргаа цагаантай ч хүмүүс байгаа, пүрөстэй ч хүмүүс байгаа. Таних бол зүгээр тийм ингээл хамааз гэдэг юм уу, том те. Одоо нэг чингэлэг зүтгэр машин ч гэх юм тийм шиг юм одоо байт юм байна. За ингээд одоо 2 дахь өдөр маань дууслаа. Өдөр дэлгэцэн таалагдсан бол лайктараар шеэрээ subscribe-аарай. Мөн donation бол маш баярлах болно. За тэгээ мөн та одоо гүлийн утган дээр юу хийж чинь явах зорилготой байна тийм. Юу хэлээ тэмцэн дээр өвчөө явуулаа тэр жинлээ сайхан манифестигээ залбирлуулж өрөөлөх болно. Тэгээ та бүхэнд хамгийн сэс нөхсөн ёрой. Дашин дутуу та бүхэн ингээд байнгын стресстэй хямарсан одоо тавьж чадахгүй байгаа бол Oracle-ийн нэр зүйлд авсан хэрэглээд үзээрэй. Ингээд 10-20 минут сайхан усны дараа хөлөө сайхан дүүрээ тэгээд 10-20 минут сайхан бясалгал хийх газар айгүй сайхан тавьжтай байгаа юм шүү. Дашин дутууд манай Oracle авсан Солонгост ирсэн учраас Солонгост сайхан ингэ сонсдог одоо сүсгтэй олон минь та бүхэн одоо хэрэгж үзэх хүсвэл сайхан чатаар эсвэл хуваар одоо сайхан холбогдоод ороод ирээрэй. За тэгэхээр хамгийн сүүлд нь хэллий. Амьдрал тогтвортой биш. Тэгтээ та тогтвортой шүү заяа. Тийм учраас одоо гэдгийг бууж хэцүү байдалд орвол харин өөрөө стрессээ сайхан тайлбал хамгийн сайн сурах одоо зүйл байна шүү. За одоо ингээд сайн сайхныг хүсье. Баяртай 3 төзөрлөөгөө орцгоё. За 3 дахь өдөр маань сэлэмний элч буюу сэлэмний боол. За хөзөр дээр нэг одоо бас нэг хүүтэн царайтай юм шиг яач гэсэн царайтай нэгэн залуу одоо сэлэм барьцсан одоо гоёмсох хувцастайгаар зогсож байна. За юу гэсэн үг вэ? Таны сүнсний чадвар бол юу юм? Одоо нэг юм одоо айгүй тийм нээлттэй сэтгэлгээ, сонирхолтой байдал, бусадтай айгүй байтайхан тийм хэл амаа их тийм зовлонгой олдог байдал, олонтойгоо байдал. Тэгээд одоо сэтгхүйн хурд энэ үзрийг сонгосон хүн та айгүй тийм сэтгхүйн хурдтай газ юмыг амжуулдаг, газ хурдан сэтгэж болдог. Энэ бол нэг төрлийн таны одоо сүнсний сайхан чадвар чинь одоо биерүү чинь одоо сэтгхүй руу чинь тархиуш нь бууж ирж байгаа нь одоо энэ юм байна. Таны амьдралаас угаасаа тийм сориллаасаа ч тэр одоо юу талаас тэр одоо хурдтай байхыг шаарддаг одоо юу учраас одоо бас олон зүйлийг зэрэгцүүлэхийг шаарддаг. Ер нь юмыг болгож бүтээ те бас олон юм хийх одоо шаардаад байдаг учраас
таны амьдрал одоо сүнс чинь өөрөө тийм өөрийгөө хөгжүүлж бусадтай олонтойгоо бай. Одоо аюу тийм яриа хүрээтэй бай. Хүний ихтэйхэн аргалд сурыг. Тэгээд тодорхой хэмжээнд зарим зүйлсийг бол өөрийнхөө шулуухан хийж бай. Одоо дажгүй сайхан байхаас илүүтэйгээр одоо хурдтай бай. Тэ яг өөрийнхөө тийм бас амбицийг нууж ягаад яг зөв үед гаргаж ирэх гэдэг зүйлсүүдийг хийх нь таны сүнсний сайн чадвар юм байна. Бас нэг сонирхолтой зүйл гэвэл ийм байна. Энэ өдрөө сонгосон хүн танд одоо үгнээс илүү үйлдэл нь ер нь чухал байдаг. Та бол нэг юм бусад хүмүүс шиг одоо хүний тийм гоё үгэнд хуурдахаас илүү яг өөрөлдөл дээр нь төлөөд энэ нэг л дураагч нь бас одоо дагстах гэдэг нь үү те яах гэдэг нь аюулсан анзаардаг бас нэг төрлийн хаашир. Гэхдээ хаашир үлээгээд тийм нэг одоо өвгөн бөхнөд одоо хөгшүүчийг ингээл үгүй гэж байж шүү. Яг нэг юм яагаад би хаширлаа тань. Юунаас болоод байна те. Critical буюу одоо тийм маш гүн бодолтой, толгой сайтай. Энэ бол таны одоо сүнсний маш том чадвар юм байгаамаа гэж энэ дээр гарч ирж байгаа юм аа. За тэгээ эн чинь өөрөө одоо бас залгуу хүн. Тэгээд дээрээс хэлэнтэй учраас одоо хурц зарим талаараа бол хурц. Одоо тийм учраас жоохон тийм амьдралтаа бас жоохон тийм хурц юмд бас хурц зүйлсүүдэд нүүр тулдаг байж бол магадгүй. За зодоон зохион гэх нь хаашаа. Ер нь бол бас ингээд юм хүнтэй зарим сонин зүйлсүүдэд нүүр тулах, өөрийгөө хамгаалах хэрэгцээ гарах, эсвэл аюу эвгүй байдлаас өөрийгөө бас эвтэйхэн авч гарах юм уу те. Ийм нөхцлүүд нь таныг бас одоо саяны дээр дурдсан чадварууд одоо гоё эвтэйхэн авч гарах одоо авралын юмнууд нь сайхан болж өгдөг юм байгаа юм байна. За тэгээд цаашаа энэ ч одоо чирнэл ягам өгөөз. Тодорхой хэмжээний бардам зам бол бас уг нь бол бардам зам бол нэг тийм юм биш байхгүй юу? Гэхдээ таны энэ хашир байдал дээр бардам зам нэмэгдэх учраас өөрийг чинь одоо ямар нэг зүйл дээр өөрөө сайхан хийнэ, өөрөө сайхан боловч бүтэнэ тийм шаардлагатай нөхцөл бас нэг тийм би бас тийм одоо доороо тийм одоо ичих нүрүүгээр тэнэгдэх хүмүүс би биш юм а гэдгийг чинь бас одоо хэлж байгаа юм. Сонин зүйл. Уг нь бол зөвхөн сонин зүйл. Гэхдээ энэ бол нэг талаас бол таны хувьд бол бас сүнсний чадвар. Яагаад вэ гэвэл шаардлагатай нөхцөл одоо хүний арга явуулалтаа сайн боловч шаардлагатай нөхцөлд өөрийн бас одоо хийх ёстой гэдэг зүйлийг айгүй сайхан хийж хүмүүсийг тийм залгиж мэлдвэж яг өөрийнхөө гараас айгүй тийм үр дүнтэй зүйлсийг сайхан гаргаж чаддгийм байгаа юм байна. За эхний үзэл гэдэг юм байж. Хоёр дахь өдөр. 3 аяга. За өдөр дээр бол 3 хүн одоо 3 аяга болчихсон. За ер нь бол сайхан зэнгөө өгшилж байна. За юу яасан? Таны бас одоо энэ ур чадвар, сүнсний чинь ур чадвар их сонирхолтой юм бол байгаа юм. Нэгдүгürt аяг бол өөр мэдрэмжийн хөзөр. За тэгэхээр та одоо юу та хүмүүстэй их гоё тийм дотнос найзалж чаддаг. Хүмүүс танд гоё ингээ хамгийн юмаа сайхан ярьж чаддаг. Хүмүүсийн сайхан итгэж чаддаг. Одоо тийм зүгээр байж байгаа л нэг юм шал таних хүн орж ирэл хамаг амьдралын бас зовлон зүг нууцнаа тийм бараг л банкны тэдэн төгрөг мөнгө ихтгэл наах нь хамаг юм ярьчих гэдэг. Энэ бол нэг талаас сонин. Гэхдээ нөгөө талаас бол яалчгүй одоо таны сүнсний чадвар яагаад гэвэл энэ байснаар танд одоо бас ядаглаад өөр хэрэгцээтэй зүйл цаашлаад бас хүмүүст буян болох бүр цаашлаад бас аюу тийм хамтдаа хожсон тийм дажгүй зүйлсийг хийхин төлөө одоо гэдгийг бие биенээ ойлгосон байхын тулд та эхний чинь тэр хүнийг одоо ойлгосон байх нь одоо юу байдаг нүдвүлээ ойлгосон байх ёстой гэдэг зүйл танд одоо орж идэг учраас одоо танд ийм гоё хүний аз гэж юм байдаг юм байна. Одоо хүний аз гэхээр одоо зарим хүмүүс бол үнэхээр тийм бас зав зүдэрчээж ганцаараа хамгийн үед туулж ээж одоо гоё үр дүнд хүрэх гэдэг. А таних болохоор тийм биш. Ер нь л нэг таны амьдралаар хүмүүсийн аз байдаг учраас одоо ямарваа нэгэн байдлаар хүмүүс таны амьдралд орж ирээ туслая болгоё бүтээгээ сайхан орчиж болж гин. А тэгэд одоо ямарваа нэгэн байдлаар та бол нэг тийм бас ганцаардаг төрлийн хүн бол биш байх. Ер нь л таны хажууд ямарваа нэгэн байдлаар туслахч хүмүүс хань болдог хүн ч гэдэм үү. Өгөөдөө ихэд нэг юм бас эвтэйхэн дайжгүй найз нөхч юм уу байдаг учраас энэ бол таны хувьд одоо гэдгийг сүнсний чинь нэг чадвар бол өөрт чинь ер нь хүнийг дуудах гэдэг тийм чадвар байдаг юм байна. Яг энэ бол нэг талаасаа бол хоёр үзүүртэй зүйл бол бас байж болно. Нэгдүгээр
одоо айгүй дайжгүй юм шиг хэрнээ одоо бас сайн хүн таниураас дуудаж болж юм зөвхөн бас саар хүн ч таны амьдрал орж ирэх боломжтой шүү. Тийм учраас бас аль талаасаа ер нь хүмүүстэй харилцаан дээр болж яг жижигхэн юм зүйлгүй хашир байж яхад бол тийм буруудахгүй нөгөө талаас одоо энэ хүнтэй ингээд цуг байсан нь надад бас юу хэлээд гэдэг тийм бодож яхад бас одоо миний амьдрал энэ хүн байснаар юу болох яах вэ гэдгийг бас бодож яхад тийм буруудахгүй юм аа. За буцаад нөгөө одоо сүнсийн чадвар руугаа бол ороход нэг ёсондоо таны амьдрал одоо юм байгаа юм. За тэгээд бид өөрөө чинь таны одоо хүний аз. За тэгээд одоо хүмүүстэй цуг байх, хүний арга ивийг олох. Тэгээд хүмүүсээ туслах нэгсэндээ одоо амьдралын гой дүрм байгаа штэ. Өгсөн бол авна, авсан бол өгнө. Одоо таны амьдрал угаасаа дайггүй хүмүүс орж ирдэг учраас та бас мэдээж туслах үедээ туслана, зүгээр тусламж авах үедээ бас аавна. Хамгийн гол нь зарим одоо би бол ингэж боддог юм. Зарим хүмүүс үнэхээр бас өөрөөрөө туулах юм байдаг. Танд бол тийм зүйл нарай гайгүй учраас яалчгүй бас одоо гэдгийг үнэхээр таны амьдралд бас зөвхөн орж ирээд туслах бэр гэж явал тусламжийг аваад явах нь үнэхээр хэрэгтэй. Энэ бол одоо гэдгийг таны амьдралд яана гэх юм сони юм биш, зүгээр л сүнс чинь одоо бос хүмүүсийг татаад байгаа юм. За юу. Тийм учраас одоо битгий өөрөөрийнхөө энэ юм сонирн байдлаасаа сонимож битгий бод. Зүгээр одоо надад юм байт юмаа гэл амьдралаа хүлээн зөвшөөрч нь хамгийн чухал байгаа юм шүү. За юу. Тэгээд цаашаа ингээ чинь одоо юу болдог вэ? Нэгсэндээ таны амьдралд олон хүн орж ирнэ, олон хүн орно, олон хүн гарна. Бас олон ч гоё үйл явдал болно тийм болохоор нэг ёсондоо энэ болж байгаа зүйл чинь бол одоо сүнсний таны чад одоо гоё бэлэг гэж ойлгочих болж байгаа юм. За тэгээ энийг хардаа аягтай байгаа биз. Аягн дээр ингэ сайхан гоё ус арсж байгаа биз. Одоо тань руу хүмүүс бас зөндөө гоё сайн сэтгэлээ илчлэн. Одоо чинь зүгээр сууж байхад л игээд үстэй. Таньхан орж ирэл амьдралын хамгаалдаг ярьдаг үстэй. Нэг талаасаа бол одоо таны бас нэг чадвар хүнийг таних. Ялангуяа хүмүүс танд өөрийгөө таниулах. Одоо зарим хүн бол хүнийг танихчд буу юм болдог байхгүй юу? Харин танд бол тэр нь гайгүй. Яагаад гэвэл ерөнхийдөө яг мэдээж хүний санаа оноо бас яг одоо дотроо ч гэсэн ер нь хүн дотор болж байгаа хамгийн юм бол танд бол жоохон ярьчих гээд байдаг. Ийм учраас та бас хүнийг маш сайн таних юм чадвартай юм байгаа юм. Энэ бол бас нэг одоо гоё чадваруудын бол нэг юм байгаа. За юу. За тэгээд цаашаага ирвэл ийм байгаа юм. Амьдралдаа энэ чинь 3 зоосны хамгийн одоо 3 аяаны хамгийн гоё утга. Амьдрал нь ерөнхийдөө бол тийм аз жаргалтай, сонирхолтой. Бас нэм хит эмо биш. Яг мэдээж гоё адал явдлуудтай эсвэл хэцүү зүйл үйл явдал болдог ч гэсэн ерөнхийдөө бол тийм давсан, болсон, бүтээсэн, халт талнараа гоё байсан тийм амьдрал эсвэл тийм ямар нэг хэцүү зүйлсийг тийм давж байгаа тийм одоо амьдралын үйл явдал. Энэ чинь одоо ийм одоо ч одоо чадвардаа л орох байлгүй дээ. Яагаад гэвэл одоо сүнсний чадвар яг ийм зүйлийг бүтээж чадчихна. Зарим хүмүүсийн сүнс бол хийж бүтээж чаддаг. Үүлийн үрж орж ирдэг. Тэр нэг бүтээх чадвар нь бол яалчгүй танд байдаг учраас энэ тал дээр бол та бол бас баярлах хэрэгтэй юм шиг гэж гарч байгаа юм аа. За тэгээ сүүлийнх нь 8 зоос. Юу яана? Одоо Солонгост ажилласан хүмүүс бол мэдэндээ тэгээд шүнжэнгөө дэл буучаад тасартлаа очоод тэгээ өглөө нь ажиллаа жоохон ирдэг. Ямар ч ажиллаа хийн. Яг уу дотор бэлгүнж байгаа ч гэсэн. Юу гэсэн үг вэ гэхээр одоо та бол ингээд аюугайд ингээд тийм шоу хүчинч амар юм шиг бол бас түрүүн ярьлаа шүү дээ. Байнгын шоудаал, оройжинго шоудаал мөнгө бүтээл явдаг юм шиг. Үгүй. Таны бас сайн чадвар бол та ер нь ямарваа нэг зүйлсийг гоё одоо гараа сайн гаргаж чаддаг. Зүгээр нь гаргах гэж бүр одоо сууж суулсан гэж аюу урт хугацаанд нарийн ширийн деталь ажиллана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрээсээ гоё тийм үр дүн гаргаж чадсан ямар нэгэн зүйлсийг сайхан ингээд болгож бүтээсэн ингэж болох юм байна, тэгж болох юм байна. Энийг хийвэл энэ дажгүй мэн гэдгийг аюу сайхан ойлгож одоо авч юм хийдэг тийм төрлийн хүн юм байнамаа. Танд бол за гарын уургийг хэлчихэд юм уу толгойн уургийг хэлчихэд бол болох байх. Ер нь энэ үзрийг сонсон хүн та бол танаас одоо ямар нэг тийм гоё өндөр стандартны тэгээд ямар нэг зүйлсээр яг тийм гоё чин сэтгэлээсээ гоё ажиллаж чаддаг. Тэгээд ямар нэг гоё юм тэрнээсээ сайхан одоо тэрийг сайхан хийгээд гоё үр дүн үзэж чаддаг
ийм төрлийн сүнсний чадвар байдаг юм байна. Яагаад одоо ижиг бол зүгээр хүндэл байх чадвар гэж тавд бодвол үгүй шүү. Яагаад гэвэл бас яг сайн одоо юмны эцсийн үздэг тэр аягуулсан хийж чаддаг төрлийн хүн бол одоо сүнс бол бас нэг тийм олон бол байдгүй юм шүү заяа. Тэртлийн юм маш сайн ойлгож байгаарай. Тэгээ энэ чинь ингээ харахаар ийм байхгүй одоо хардаа цаана юм бас суцсан биз дээ. Одоо авьяас чадварын юм бол танд бас овоо байдаг юм байна. Ялангуяа үр дүн гаргах чадал дээр одоо тухайн салбараас үл хамааран ийм чадварыг ингэж чаднаа, энийг болгож бүтээнэ, ингэнэ гэсэн юм зөндөө байдаг юм заа юу. За тэгээ энэ гурван хөзөрдөг ингээ харахаар ер нь аюу гой тийм хүн гарч иж ин л да. Царайлаг талдаа. Эсвэл эмэгтэй бол үзэсгэлэнтэй ч юм уу. Одоо тэгээд бас хурган бардам гэхдээ амар бол биш. Тэгээ шийдэмгийн талдаа хурдтай, сэтгүү хурдтай, бас үйлдэж гэсэн хурдтай. Тэгээд ер нь нэг юм хүний адтай аксээр нь аюу гой үр дүн гаргаж чаддаг. Тэгээ танд юу хэрэгтэй вэ гэхээр нэг юм өөрийгөө ойлгосон өөрийн дүрмтэй тийм баланстай байх хэрэгтэй. Тэгэхгүй бол магадгүй та одоо ийм хагас зожиг байжгаад энэ одоо хүний азаа та жоохон яадаг ч юм уу. Эсвэл одоо хийх юм дургуйч гэх юм. Эсвэл одоо байгаад дургуйч дургуйдаг ч юм уу те. Ийм зүйл байж байгаа бол үгүй. Харин бүр өөрөөсөө ойлгуулад энэ бол одоо плексинг буюу одоо сүнсний одоо ивэл юм аа, эдгэрэл юм аа, одоо эдгэрэлийн ивэл юм аа те. Ийм зүйлсээс сайн юм аа гэдгийг бас хөтөн зөвшөөрөх нь танд одоо хамгийн чухал байгаа юм аа. За. Бяцхан дүгнэлтгий. Энэ үзэр сонгосон хүн таны одоо сүнсний чадвар бол одоо хурдтай, шийдэмгий, зарчимтай, өөрөөсөн зорилготой, гэхдээ залуу хүний сэтгэлгээтэй, хөгшин сэтгэлгээтэй бол биш. Одоо шиний санаачилдаг. Тэгээд одоо 3 зоос, 3 аяг жоохон бадрын шоуч мэж магадгүй тийм хүний азтай, бас хүмүүс тань сайн сэтгэл уудалж чаддаг. Тэгээд 8 зоос. Аюу тийм юм сууж чаддаг, нарийн шин деталь аясан анхаарч чаддаг, гой үр дүн гаргаж чаддаг. Энэ хэд юм бол таны сүнсний чадвар юм байна. За одоо юу яа? Таны зөрөөд амьдралд орж идэг сорил юу вэ? Харъя. За айгуу сайхан бэлэгтэй ийм төрлийн хүнд бас тийм хэдэн сорил байлгүй л яг хүний л бас амьдрал. За эхнийх нь 6 зоос. Тодорхой хэмжээнд таны амьдрал яалчгүй тийм одоо хүний төлөө ямарваа нэг үйлслийг болгож бүтээх тийм юмыг бол танаас яалчгүй шаарддаг юм байна. Одоо юу гэдгийг та тусламааргүй гэдэг чинь эсвэл таны дургүй хүн ч гэдэг юм уу те. Сонин хүмүүс эсвэл сонин үйл явдал болоод та хийхгүй одоо хийвэл үдэж үнэхээр тийм гоё буйны үйл юм бол болно. Гэхдээ нэг л тийм хиймээргүй эсвэл амжихгүй тийм сонин үйл хүн тохиолдол юм. Харин танд бол яалчгүй тийм сорил орж идэг юм байна. Яалчгүй зарим зүйлд одоо өөрөө хийж байгаа зүйлсээ хаяад зөрөө тэр хүний төлөө эсвэл тэр үйл явдлын төлөө сайн үйл буян хийж явах нь таны амьдралд яалтчгүй одоо юу юм бэ? Сорил болт юм байна. Энэ нэгс нь та өөрийгөө тийм одоо буян хийх завгүй нүглөө гэж хэлэхдээ бодоорой. Яалтчгүй таныг одоо юу яа л та 10 цагаан буян өдөр болго хийх хэсэр байгаа атал яалчгүй нэг өдөр заавал энийг хийх хэрэгтэйгээр амьдрал маяг сорил орж ирдэг юм байна. Тэрийг хийвэл аюу сайхан юм бүтээ явчихдаг. Яг мэдээж жишээ фейл гэх бол болно. Гэхдээ хийхгүй бол бүр том зургаараа фейл хийдэг ч юм уу. Тийм маягийн жижиг сорил болдог учраас одоо ер нь нэг юм буян хийх юм эсвэл яах их тал дээр одоо сонголтууд орж ирэх тал дээр маш сайн бодож анхаарч за ингүүл яах вэ тэгвэл яах вэ те одоо үйлдэлүүдийг хийж байгаарэ гэж гарч байгаа юм аа. За тэгээ бас нэг сонирхолтой сорил гэвэл юу яана? Зөрөөд та бас дургүй хүнээсээ мөнгө гоох, дургүй хүнээсээ ямарваа нэмзүүлэхгүй байх. Энд чинь хүнээс бардамжаа хөдлөн штэ. Одоо энэ хуулгачнаас л энэ хуулгачаас л юм гохгүй шүү те. Дард надад хүн олдно гэдэг. Аксээр нь үнэхээр тийм хоёрт дуулган мэт ширнүр гаргаад одоо гуйхосор аргагүй байдлаар ордог юм байна. Энэ үед харин бүр тэр цумаа хүнтэй очилгүй болох хэвээр. Энэ нэг тийм ичгнүрээ эргэлхэндээ наах асуудал биш. Үнэхээр тийм үр дүнгийн асуудал байгаа шүү заа юу. Тэр төлөөрүүдийг одоо маш сайн ойлгож байгаарэ гэж одоо эхний өдрөөр бууж байна. Хоёр дахь нь шүүлт. Хүнийг ялангуяа дүгнэх тал дээр маш шудраг дүгнэх ёстой.
айгүй тийм сайн хүн байгаа хэрэг нэг л vibe нийлэхгүй байдаг ч юм уу. Эсвэл одоо айгүй дажгүй хүн байгаа хэрэг нэг л тийм харагддаг төгсч юм эсвэл тийм юм нийлэхгүй байж болохгүй. Зүгээр л хүнийг маш шударгаар дүгнээ. Эсвэл ямар нэг ажил төрч юм бо те. Одоо зарим тохиолдолд одоо тийм манайхан ч тийм гоё байдаг ч тийм мөрих гээд мөрнэ гээд. Ялангуяа тийм зүйлүүд танд байж болохгүй. Чадахгүй гарчдаг, чадныг бол чадна хэлждэг. Тэгээд ялангуяа хүмүүс ийм юм байгаа. Гэхдээ би нэг үнэлж идэг юм. Нэгсэндээ жоохон тийм бурхан багш лугаа мэт байж гэмээр тэнд бурхан шиг сайхан тийм буян орж ирэх юм байна. Тийм учраас өөрийн хийж байгаа зүйл, өөрийн хийж байгаа амьдралын гол одоо асуудлууд дээрээ ялангуяа одоо хүмүүсийн одоо орж ирсэн одоо айгүй дажгүй байж байгаа нэг тийм сонин аураатай ч юм сонин хүн орж ирвэл битгий юу ягараа хямрах ч юм эсвэл битгий тийм ад шаа үзээрэй заяа. Энд чинь нэг ямар кино үлээ нэг аратан гүнж хоёр үлээ нэг хүүхлэнүүд ороод үстэй. Нэг хүүхний нэг аваагч нь цайстай ханхуулагчтай оруулаад өгөөд гэсэн нөгөө аваа нь хараагаад нэг аратан болчихсон үлээ. Тийм үйл явдлаас жоохон болчих гээд байх магадлал бас байдгийн байх шүү. Хараахан хааш итгэдэг нэг тийм одоо өвлийн үрээр өөрт ч одоо тийм анхааруул гэх юм уу. Одоо нэг хүнд үнэхээр тийм гоо шудраг боён болчихвол үнэхээр тэний бас замын засах үйл явдал болд юм байна. Тэгэхээр заримдаа бас хүнийг үл хошоовол зөрөөд бас таны бас жоохон пактуулчих үйл явдал болох гэдэг юм байна. За, нэгдүгээр тэгдэм байж. За, гурав дахь нь хүч шиг үзэр. Заримдаа үнэхээр та бас амьдралдаа жоохон бас ядрах юм болд юм байна. Юм хийгээд бас өөрөөдөө сэтгэл готраа ч юм уу эсвэл эмордог ч юм уу те. Яг энийг хийх ч вэ ч юм эсвэл аюу тийм ядардаг ч юм уу. Тийм үйл явдал болох гэдэг юм байна. Харин бүр ийм нөхцөл та өөр дээрээ бас өөрийгөө хайрлах, өөрийгөө зэнэглэх. Одоо бас өөрийгөө хизээ ажиллах уу, хизээ бас одоо юу байх вэ те? Одоо хизээ ажиллаж, хизээ амрааж, хизээ өөрийгөө бас сумлж, хизээ өөрийгөө бас тийм одоо хичээндээ орох уу гэдгээр та мэддэг байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр бас нэг зүйл бол өөрийгөө өргөж тийм энэ бол сэтгэл зүйн зорилгогүй юу? Энэ зүйл сонгосон хүн та гаднаа гайм шиг хэрэг дотор жоохон эмо байх магадлал байгаа шүү. Тийм учраас бас өөрийгөө тийм урамшуулж, урмаад гэж нэг урам биш, бурам өгөөж гэдэг үстэй. Тийм маягийн зүйлсээр бол таны амьдрал одоо бас одоо юу яахгүй бол хайрлж явахгүй бол та өөрийгөө бас одоо өөрөө чинь хамгийн том сорилол яг өөрөө болчих гэдэг зүйл байдаг юм байна. Үнэлтгүүч гэдэг юм эсвэл бизнес дээр болох байсан ч юм эсвэл бол ингээ орчих юм уу те. Тийм зүйлсээ битгий үл таагаараа өөрийгөө жоохон хайрлж явах нь таны амьдралын бас нэг тийм чухал сорил байна. За ингээ бяцхан дүгнэлт хийхэд бол за юу яана? Амьдралын нэг том сорил гэвэл зөрөөд нэг тийм үгүй хүнээс үнэхээр тийм гуух зүйлсээ бол гойж бай. Чирэн нүрсэн ч хамаагүй. Зөрөөд хүмүүс жоохон тийм туслах гэсэн үедээ маш сайн тусалж бай. Туслахтай гэсэн үедээ бол. Бас нэг зүйл гэвэл хүмүүсийг бүгдийг нь одоо сайн дүгнж бай. Хит нэг тийм хүнийг энэ бүтэхгүй ч миний яадаг ч юм хэрэггүй зүгээр сайхан дүгнэл юу хийчих. Одоо тусахтай тусалж. Тэгэхээр бас нэг зүйл гэвэл өөрийгөө маш сайн хайрлж яваарай. Амьдрал чинь танаас өөр таныг хайрлах хүн бас ховор. Тийм учраас өөрийгөө маш сайн хайрлж явах нь хамгийн чухал байгаа юм шүү. За харин одоо юу яа? Таны өвгд эзэн сүнс сахиус тэнгэр танд юу зөвлөсөн байна? Одоо арк хөдрөөр дамжуулж харцгаая. За, рахуула. Одоо юу яана? Таныг айлгадаг хамгийн тийм одоо гол зүйлтэй та одоо нүүр тулах ёстой гэж гарч ирж байна. Энэ хөдрөг сонгох хүн та уун их зүрх зоригтой тачгүй боловч зарим нэг юм одоо нүүр тулахаас тийм зайлсхийтэй төгшөөсөн за зүрхшээсэн гэж нэг хэлэхгүй байх. Гэхдээ ер нь та бол юу яадаг юм бэ? Зарим зүйл нэг тийм нүүр тулах дуртай бол биш юм байна. Тийм болохоор харин бүр тэр тусмаа та бол зарим зүйлтэй бол нүүр тулж явах хэрэгтэй юм байна. Нүүр тулахнаа нүүр тулаад бас ингэ шийдэх юмаа шийдээд явахгүй бол та өөрөө аюу дажгүй зүйлсээ бас орхих гэдэг юм байна. Үгүй би энийг бол орхих нь ямар утгатай. Би бол одоо бардан зан үр дүнгээс илүү гэдэг зүйлээр тань болчих гэдэг юм шүү заяа. Тийм болохоор харин бүр битгий үе гараа. Одоо өөртөө одоо хэрэгтэй зүйлдээ ширнэ гаргах нэг тийм буруудхан байхгүй шүү. За харин одоо таны энергийг одоо харцгаая. Таны энергийг ямар хус өртөө юм те. Ваа.
Дээд гинтэй. Гоё өдөр. Гоё штэ. Юу гэсэн үг вэ гэхээр одоо юу юм бэ штэ. Танд одоо айгүй гоё тийм зүүн совингийн одоо хүч байдгийм бэ. Зүүн совингийн мэдрэмж юм байдгийм байна. Энийг та бас айгүй тийм гоё ашиглавал зөндөө гоё тийм үр дүнгууд гарах юм байна. Тэгэнгүүт одоо чинь хүнд аюу балаа байд юм аа. Зүүн совингоос миний өгшөө бороо. Ингээ хийчихвэл аюу сайн штэ гэхэд хүний одоо бардамжаач гэдэг юм уу эсвэл ухамсарч гэдэг юм уу гэхгүй. Тийм үйл явдал болох гэдэг учраас одоо та өөрийгөө бас заримдаа дарж зүүн совингоор сонсож сурах нь хамгийн чухал байгаа юм шүү. Битгий өөрийгөө бас одоо бардамжаач гэдэг юм уу эсвэл жижиг сажиг үр дүн төлөө битгий өөрийгөө бас хайж байгаарэ гэдэг хөтөр энэ дэр ингээд гарчиж байгаа юм аа. За одоо ингээд 3 дахь хөтөр маань дууслаа. Хөтөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараа, шеэр, сабскрайб дараарай. Мөн донешн маш баярлах болно. За тэгээ мөн та одоо гүлийн нутг нэргүй өсчний хол зорилготой бай тээ. Юуны төлөө төвчдгийг бичээ бол тэр шинжлэх сайхан манифестигээ залбирлууд өрөөлөх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн өсөн өрөө. Дашин дурсууд та бүхэн ингээд байнгын стресстэй, тайвширч чадахгүй ингээд уур хуцаартай хэцүү байгаа бол та бүхэн ингээд Oracle энерги зөвлөлт авсыг одоо санал болгоорой. Ердөө 10-аас 20 минут давстаа усанд ороод одоо 10-аас 20 минут бясалгалыг гараад ирэхээр аягүй сайхан одоо тайвшраад би хаж энерги гой сэргээд гой болдго юм шүү. За тэгээ сүүлд нь хэлэхэд одоо Oracle авсан Солонгос ирсэн учраас одоо Солонгос байдаг сонсогчд маань авч үзэх хүсвэл одоо маш одоо бүрэн боломжтой бөгөөд чатаасаа холбогдож захиалга өгөөрэй. За тэгээд одоо сүүлд нь хэлэхэд юу яа шүү. Амьдрал танд маш их бэлэг өгсөн. Та зөвхөн амьдралыг бас сайхан буйнаар одоо сайхан ачаал хариулах бол бас хэрэгтэй юм байна гэж л энэ үгээр гарч байгаа юм аа. За тэгээ одоо өдөр төлөвлөлтөнд ослаа. Тэгээ та бүхэнд сайн санаа хүсье. Дараагийн үзүүлэлтээр уулзцгаая. За тэгээ юу яа? Яг ямар асуулт асуухыг хүсэж чинь тэрийг сайхан бичээрэй.